Таван долгон нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар China Shinhua Energy, Sumitomo Corporation, Energy Resources компаниудыг хамтарсан түншлэл шалгарсан. Хөрөнгө оруулагчтай хэлцээр 2015 оны 1-р сарын 5-нд эхэлсэн ч маш нууц зэрэглэлд хамаарж байсан гэрээний зүйл заалт хавсралтууд гарч ирснээр хэлцээр хүндэрчээ. Улмаар Хятадын Chalco 5 долгон хэлцээр түншлэл оролцсон China Shinhua Energy компаниудын хооронд эрх шилжүүлэх хэсэг асуудлыг Хятадын эрх мэдэлтнүүд хэлцэхтэй хүрээд байна. Chalco гэдэг Хятадын төрөмчт компани одоо өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг одоо Shinhua гэж компани өөр дөр авах шаардлага үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал цэвэр одоо Хятадын компани хооронд шаардлагатайг бол засгийн газрын оролцоотой шийдэх ёстой. Тийм учраас төр завсарлага авцсан. Би өчигдөр Хятадын элчин сайдтай уулзсан, явц байдлыг талаар ярилцсан. Хятадын төрийн зөвлөл дээр энэ асуудлыг авч ярьж бас компаниудад дуудаж бас ярилцгааж байгаа юм билээ. 2010 онд эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдгээ зарлаж эхэлсэн 5-7 үнц нь олон улсад өнөөдөр ч гэсэн өндөр байна. Монгол, Хятад, Япон гэсэн 3 талын оролцоотой компани хөрөнгө оруулагчаар шалгарсан 5 толгой төслийн үнцнийг харуулж байна. Харин олборлолт, тээвэр, логистик, худалдаа хийх эрхийг нэг гарт төвлөрүүлснээр Монгол улсын олох орлого багасна гэдэг мэдээлэл сайд эсрэг хариу өгч байна. Нүүрсний үн тэнгэр татцсан, зах зээлийн үн өндөр байх үед бол бүх одоо салбаруудыг нүүрснийх нь олборлолтын, тээвэрлэлтийн, борлуулалтын тус нь бизнес гэж сэтгэж болж исэн. Одоо дэлхийн байдал өөрчлөгдсөн. Тэгэхээр бид нар тийм хуучинсаг байдалд ерөөсөө байж болохгүй. Уул уурхайн компаниуд томоохон төслүүд дээр банкудаас заавалгүй зээл авсан байдаг явдал бол зүгээр ердийн үзэгдэл. Бид нар тэр авсан зээл нь гэн өөр гэж уншаад байдаг байхгүй юу. Үүний хэрэг дээр өөрөө үйлчлж чадж гэнэ гэдэг үзүүлэлт чухал байдаг. Өөрөө үйлчлж чадж гэнэ гэдэг нь бол бэлэн мөнгөний одоо cash flow гэж ярьдаг. Бэлэн мөнгөтэй юу гэдэг асуудал. Бэлэн мөнгийнхаа зэрэглэлээр бол энэ консорциумд орсон 3 компани өнөөдөр хинтэрч харьцуулшгүй. 5 толгой нүүрсний ургаад 4 тэрбум $, хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх, 5 толгой гашуун тухай чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2.5 жилд нүүрсний орд газарт 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих саналыг нэгдсэн консорциум өгснөөс гадна Chalco-гийн өрийг шийдвэрлэхэд оролцох илэрхийлсэн. Мөн Эрдэнэс 5 толгой төрөмчд компани ажилчдыг 5 толгой төсөлд ажиллуулахаа мэдэгдээд байгаа юм а.